Сайн байцгаана уу итгэлийн ах эгч дүүсээ та бүхэндээ эзэн Есүс Христийн дахин амьдсан баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр манай Нью-Йорк Presbyterian чуулган эзэн Есүс Христийн амьдсан баярыг тохиолдуулан бүх нийтийн нэгдсэн цугларалт хийсэн учраас миний бие YouTube-ийн сонсогч нартай зориулан энэхүү өдрийнхөө номлолыг дахин тусад нь хийж оруулах шаардлагатай боллоо. Тэгээ та бүхэн 7 хоног болгон номлолыг минь сонсож итгэлээр хамтдаа зогсож эзний төлөөх үйлчлэлд минь үргэлж намайг урамшуулан зоригжуулдагт бас баярлалаа. Тийм ч учраас би бас мөн үйлчлэлээрээ та бүгдийгээ дэмжиж та бүгдийн итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асагдаж буй энэхүү номлолоороо та бүгдийнхээ үйлчлэлийг улам илүү тэжээн тэнхрүүлж урамшуулан зоригжуулахыг хүсдэг билээ. Ингээд энэ өдөр би та бүхэнд эзний үгийг хаалцъя. Үйлс номын 2 дугаар бүлгийн 22-оос 36 дугаар ишлэлийг та бүхэнд уншъя. Үйлс 2 дугаар бүлгийн 22-оос 36 дугаар ишлэл. Би энэ хэсгийг чангаар уншъя. Израиль ирчүүдээ эдгээр үгсийг минь сонсцгоо. Та нарын мэдсэнчлэн Бурхан та нарын дунд Назарын Есүсээр дамжуулан хүчрхэг үйлс, гайхамшиг болон тэмдгийг үйлдэж түүнийг та нарт илэрхийлсэн бөгөөд Бурханы тогтоосон төлөвлөгөө ба урдаас мэдсэн ёсоор та нар түүнийг хуйлгуучуудын гараар цовдлж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлаас чөлөөлж түүнийг амьлуулсан юм. Давид түүний тухай эзэн өмнө минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь та сэтгэлийг минь үхэгсдийн оронд орхихгүй, ариун нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь та амийн замыг мэдүүлж, өөрийнхөө оршихугаар надад баяр хөөргийг дүүргэн гэсэн байдгаа. Ах дүү нараа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгадаад булш нь өдгөө хүртэл бидний дунд байна. Тэрээр иш үзүүлэгч байсан учраас Бурхан түүнд андгайлсан ёсороо үр хоочоос нь түүний сэнтид залхыг мэдээд Христ амьллыг угтан харж тэр үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй гэсэн юм. Энэ Есүсийг Бурхан амьлуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс тэр Бурханы баруунд гарт өргөмжлөгдөж, эцгээс амлсан ариун сүнсийг аваад та нарын үзэж сонсож байгаа ариун сүнсийг цутгасан юм. Учир нь Тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө эзэн миний эзэнд айлдахдаа миний баруун гарт залрах тун би дайснуудыг чинь чиний хөлийн гişгүр болгох хүртэл залрах тун хэмэв гэсэн юм. Тиймээс Бурхан та нарын цовдлсон тэр Есүсийг эзэн бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтэн. Аамен. Өнөөдөр би эзний үгийг тэр үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцъя. Тэр үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй. Аамен. Тийм ээ, бидний эзэн Есүс Христ амьлсан. Есүс Христэд итгэгчдийн хувьд Христийн амьлал бол итгэлийн тулгуур хүчин зүйл мөнөөсөө мөн. Хэрвээ эзэн Есүс Христ үхлээс амьлаагүй юм бол бидний итгэл ч гэсэн утга учиргүй болно. Бидний итгэлийн хамгийн гол үндэс суурь бол, хамгийн тулгуур гол баг нь бол түүний загалмай үхэл ба булшнаас дахин амьлсан амьлал юм аа. Амьлалгүйгээр бидний итгэл утгагүй хоосон. Амьлалгүйгээр бидэнд аврал байхгүй. Амьлалгүйгээр бидэнд өршөөл, уучлал, нэгүслийн аль нь ч хүчингүй болж байгаамаа. Харин Есүс Христийн амьлал байдаг учраас бидний аврал баталгаатай. Есүс Христийн амьлал байдаг учраас бидний уучлал, өршөөл хүчинтэй. Есүс Христийн амьлал байдаг учраас Бурхан бидэнд өгөх мөнх амийн найдвар нь Есүс Христийн амьлал өөрөө болж өгсөн байдаг юм аа. Өнөөдөр бид хамтдаа тэртех он жилүүдэд эзэн Есүс Христийг Тэнгэр өөд буцсны дараа Юудэчүүдийн 50 дахь өдрийн баяр буюу ургацын баяраар Илч Петрийн номлосон анхны номлын нэгэн хэсгийг бид нар хамтдаа уншиж байна. Бидэнд мэдэгдэж байгаагаар Үйлс номонд бичигдснээр энэ бол Петрийн анхны номлол. Үйлс 2 дугаар бүлэг дээр Христийн дагалдагчид болон түүний элч нар мөн босод дагалдагч нар хамтдаа 120 орчим хүн нэгэн газар цуглан хамтдаа залбирч байхад нь ариун сүнс тэдний дээр хүчтэйгээр буусан байдаг. Энэ бол 50 дахь өдөр буюу Пентекост баярын үеэр буусан. Пентекост баяр бол юудэчүүдийн хувьд ургацын баяр.
Та ургацын баяраар нь ариун сүнс тэдний дээр бууснаар тэд сүнслэг ариун их ургацыг тэр өдрөөс хурааж авч байгаамаа. За ингээд Пентекост өдрөөр дагалдагчдын дээр ариун сүнс буугаад өнөөх сүнсээр дамжуулан өгөгчнийг тэд харь хилүүдээр ярьж байгааг Иерусалимд одоо дээгүр өнгөрөх баяр буюу алгасал баярыг тэмдэглэхээр ирсэн үдээчүүд цаашаа үргэлжлүүлээд ургацын баяр хүртэл Иерусалимд оршин байсан дэлхийн өнцөг болон бүрээс цугласан үдээчүүд бүгд өөрийнхөө хэл дээр элч нарын Есүс Христийн тухай номлохыг сонсоод зарим нь гайхсан, зарим нь тэднийг согтуу юм уу да гэж гайхаж ирсэн. За эдгээрт элч Петр бол босож ирээд тэнд одоо цугласан түмэн олны өмнө Петр одоо тэдэрт бол хариулт өгснөрөө энэхүү номлол хийгдсэн байдаг. Тэгээд Петр бол хэлэхдээ бид бол согтуу биш, өглөөний 9 дугаар цаг болж байна. Өглөөний 9 дугаар цаг болж хахад согтуу явдаг одоо хэн байх вэ? Харин та нарын үзэл сонсож асгаж байгаа одоо үзэл сонсож гайхаж байгаа чинь бол Есүс Христэд итгэх итгэлийн улмаас юм аа гэд ингээд Есүс Христийн тухай тайлбарснаар Петрийн одоо Пентекост баярын үеэр хийсэн одоо анхны номлол бол Үүс номын 2 дугаар бүлэг дээр бичиж тэмдэглэн үлдсэн байна. Ингээд Петрийн номлолыг бүхэлд нь аваад үзэх юм бол Петр одоо Үүс 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлээс эхлүүлээд түүний яриа эхэлж байгаа. За ингээд түүний яриа одоо үргэлжилж явсаар хагаад Үүс одоо 2 дугаар бүлгийнхаа 38 дугаар ишлэл хүртэл үргэлжилж байгаа. За тэгэхээр энэ үргэлжилж байгаа одоо Петрийн номлолын одоо үндсэн гол сэдв нь бол Есүс Христийн амьлал байсан. Тэгэхээр Петрийн хамгийн анхны номлолын хамгийн чухал сэдв бол Есүс Христийн амьлал байсан юм. Эндээс аваад үзэх юм бол Христ итгэлийн тулгуур одоо номлол бол тулгуур одоо бидний одоо итгэл үнэмшил бол Есүс Христийн амьлал гэдгийг бид тодорхой харж чаднаа. Тэгэхээр жил болгон Христ итгэгч нар жилийн одоо энэхүү өдрийг одоо 4 сарын эхний 7 хоног эсвэл 2 дахь 7 хоногт одоо газрын Христ итгэгч нар бид нар хамтдаа цуглан эзэн Есүс Христ үхлийг ялж дахин амьсан энэхүү баярыг хамтдаа тэмдэглэдэг. За үүнийг одоо баруун бол одоо Истер гэж одоо нэрлэдэг. За Истер гэж нэрлэж байгаагийн учрыг бол одоо хүмүүс бол нэг их сайн мэддэг. Үнэн дээр энэ нь бол эзэн Есүс Христийн амьлтыг одоо бэлэгдэж түүнд алдар хүндэтгэлийг өргөж байгаа баяр юм аа. За энэ баяраар хүмүүс одоо өнгийн өндөг одоо чанаж бие биендээ бэлэглэж өнгийг одоо бэлэг болгон иддэг байгаа. Эрт дээр үед одоо өндөгнөөс дэгдэхэ буюу ам гардагтай адилхан болшнаас Есүс Христ дахин амьсан юмаа гэдэг утгыг одоо бэлэгдэн өндгийг энэхүү баярын үеэр хэрглэж ирсэн үеэс хойш энэ дэлхий дээр одоо өндөгний баяр, улаан өндөгний баяр хэмээн нэрлэгдсэн байдаг. Христийг мэддэг мэддгүй хүмүүс бүгдээрээ л улаан өндөгний баяр гэж бол ямар нэгэн хэмжээгээр сонсч ирсэн байдаг. Энэ үндэ өндөгний баяр биш юм. Энэ үндэ болшнаас дахин амьсан Есүс Христийн тухай үнний тунгаглал болсон баяр юм гэдгийг би хэлмээр байна. Истер гэдэг баяр, Истер гэдэг нэрээр нэрлж ирсэн. Яг үнэндээ Истер гэхээсээ илүү яг үнэндээ Есүс Христийн үхлээс амьсан баяр юм. Тийм учраас хүмүүсийн одоо уламжлалт одоо хилц үгэнд ороод хүмүүсийн одоо энэ баярыг тэмдэглэдэг янз бүрийн уламжлал ёс заншлаас болоод баярын маань одоо утга учир заримдаа гажуудсан. Баярын маань одоо утга учирыг илэрхийлдэг үнэн нэр томьёо нь одоо бүрхэг болсон тохиолдол байдаг. Харин өнөөдөр бол яг үнэн хэрэгтэй ямар ч өндөгний баяр биш. Ямар ч одоо баруун зүүнний баяр биш. Өнөөдөр бол бидний эзэн Есүс Христ үхлийг яаж дахин амьсан баярын өдөр юм аа. Есүс Христийн амьлалт бол бидэнд итгэл найдвар өгдөг. Есүс Христийн амьлалт бол бидний гим нүгэл уучлагдсны баталгаа болдог. Есүс Христийн амьлалт бол бид хожим эзэн Есүс Христэд итгэсэн бид мөн хожим мөнх амийг авахын баталгаа болдог. Есүс Христийн амьлалт бол жинхэнэ төгсгөл байсан. Жинхэнэ сайн мэдээний одоо бүрэн гүйцэд биелэл байсан. Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид мөнх амийг хүлээн авдгийн маань баталгаа Есүс Христийн амьлал болж гисэн юм аа. Учир нь нүглээс болж хүмүүс үхдэг болсон бол харин Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бид мөнх амийг авдаг болсон юм аа. Анхны хүн Адам бурханд дуулуургүй байж нүгэл үйлцсний улмаас түүний үр удам болох бүх хүн төрлөختөн үхдэг болсон. Энэ үхлийг гитлэн давсан нэг ч одоо хүмүүн энэ дэлхий дээр төрөн гарч чадаагүй хүмүүсийн үр удмаас харин Есүс Христ үхлийг ялж дахин амьснараа 2 дахь Адам буюу хүн төрлөختний түүхийг өөрчилсөн 2 дахь Адам болж гисэн. Тэм учраас Паулийн бичсэн Ром номон дээр хэлэхдээ Есүсийг 2 дахь Адам гэж хэлсэн байдаг. Анхны хүн Адам нүгэл үлдэж гимд унснараа хүн төрлөختөн үхдэг болсон бол харин түүний явсан мөрийг засаж залруулж өөрийнхөө амьдралаар одоо үнэн мөннийг гүйцэлдүүлж бидний нүглийн
хөлсийг загалмаа дээр төлсөн Есүс Христ загалмаад үхлээс булшнаас дахин амьснараа тэрээр бидэнд амь өгөгч жинхэнэ хоёр дахь Адам болсон юм аа. Тийм учраас Есүс Христэд бид итгэдэг. Есүс Христ бидэнд мөнх амийг амладаг. Есүс Христ биднэрт дахин амьлалтыг тунхагладаг. Есүс Христ биднэрт утга учиртай амьдралыг тунхагладаг. Есүс Христ бидний амьдралыг үхлээр дуусаад бүх юм дуустдаггүй юм аа гэдгийг бидэнд ойлгуулсан. Итгэлийн минь жинхэнэ зохиогч, итгэлийн минь жинхэнэ тулгуур баг нь болсон юм аа. Петр Есүс Христийн амьлалтыг номлож байна. Петр энхүү Есүс Христийн амьлалтыг номлохдоо дараах 3 зүйлээр одоо Есүсийн амьлалтыг одоо батлан тунхаглаж байгаа. Дараах 3 зүйлээр Илч Петр Есүс Христийн амьлалтыг батлан тунхаглаж байна. Нэгдүгээрт тэр бичээсээс Есүс Христийн амьлалтыг нотолж байгаа маа. Тэрээр энэхүү номлолдоо ярихдаа Израилийн эртний алдарт хаан Давидын одоо хэлсэн үгийг иш татсан. За тийм ч учраас Илч Петр бол одоо Давидыг бол иш үзүүлэгч байсан гэж одоо нэрлснэг бид нар түрүү хамтдаа уншсан шүү дээ. Яа тэгвэл Давид ариун сүнсээр дүүрээд Бурхныг магтдаг нэгэн байсан. Тэгээд тэр ирээдүйд эзэн Есүс Христийн амьлалтын тухай яг өөрийнхөө амьлалтын тухай ярьж байгаа юм шиг өөрөө хизээч үхэхгүй юм шиг тухай ярьж байгаа. Гэхдээ энэ үнэн хэрэгтээ өөрийнх нь тухай биш харин хожим түүний удмаас төрөх Есүс Христ үхлийг үүсэхгүй түүний махан бие ялзралыг үүсэхгүй гэдгийг тунхсан явдал юм аа гэж Илч Петр учрыг нь гарган хожрыг нь тунгаан тайлбарлаж өгч байгаа. Яагаад гэвэл тухайн үед Петрийг номлож явах үед одоо Давид хаан бол насураад бол 1000 жил орчим болсон байсан. Давидын булш бол одоо аль хэзээний юудэчүүдийн дунд Иерусалимд бол байсан. Тийм ч учраас Петр хэлж чинь Давид өөрийнхөө тухай ингэж хэлсэн гэж юу? Үгүй. Тэр нас орсон түүний булш одооч бидний донд байна. Тэгэхээр тэр өөрийнхөө тухай хэлсэнгүү тэр хожим амьлах Христ аврагчийн тухай ярьсан юм а гэж Петр энэ дээр иш татаж ярьж байгаа шүү дээ. Ялангуяа 25-31 дэх ишлэгийг би та бүхэнд дахин уншиж өгье. 25-31. Давид түүний тухай эзэн өмнө минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж хил минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршноо. Учир нь та сэтгэлийг минь үхэгсдийн оронд орхихгүй ариун нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь та амийн замыг мэдүүлж өөрийнхөө оршихугаар надад баяр хөөргийг дүүргэнэ гэж дуулсан байна. Тэгэхээр энэ нь яг өөрөө үхэхгүй тухай яриаггүй. Харин хожим Христ үхлээс амьлах тухай иш үзүүлж ирсэн юм аа гэж Петр тайлбарлаж байна л та. Яагаад гэвэл цааш нь үргэлжлүүлээд 29 дугаар ишлээс унших юм бол Петр ингэж хэлж байна. Ах トゥ нараа өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгадаад болш нь өдгөө хүртэл бидний донд байна гэж хэлсэн ба шүү дээ. Тэгэхээр Давид амьлаагүй байх нь байна. Тэгэхээр Давид өөрийнхөө тухай энэ дээр яриаггүй байх нь байна. Хальт унших юм бол өөрийнхөө тухай ярьж байгаа юм шиг ойлгогдохоор уншигдчихэв тийм үү? Харин Петр цааш нь үргэлжлүүлээд тэрээр иш үзүүлэгч байсан учраас Бурхан түүнд андгайлсан ёсороо үр хоочоос нь түүний сэнтий залахыг мэдээд тэгэхээр өөрийнх нь үр хоочоос Бурхан түүний сэнтий залрах мөнхийн нэгэн хааныг томилно гэдгийг Давид мэдээд ингэж иш үзүүлж ирсэн биз дээ. Ингэж иш үзүүлэхдээ 31 дэх ишлэл дээрээс Давид цааш нь үргэлжлүүлэн хэлж байна. Христийн амьлалыг угтан харж тэр үхэгсдийн оронд орхигдсонгүй махбод нь ч ялзралыг үдсэнгүй гэсэн юм а гэж. Тэгэхээр энэ дээр Давид өөрийнхөө тухай өөрөө мөнх амьдрах тухай үнэндээ яриаггүй харин ариун сүнсээр хөтлөгдөн түүний ам өгүүлэгтээ хожим түүний удмаас төрөх хаадын хаан эзэн бурхтын бурхан Есүс Христ загалмай дээр цовдлогдсон насраад дахин амьлах учиртай юм а гэдгийг ийхүү Давид өөрөө ч тухайн үедээ мэдлгүй иш үзүүлж исэн байна. Энэ нь хуучин гэрэн тэмдэглэгдэн үлдсэн байна. Үүнээс нь өнөөдөр Илч Петр номлохдоо иш татан номлож байна. Тэгэхээр Петр Есүс Христийн амьлалыг номлохдоо хамгийн нэгдүгürt бичээсээр нотлон, бичээсээс иш татан, бичээс дээр тулгуурлан Есүс Христийн амьлалыг батлан нотолж тухайн үеийн юдэчүүдтэй номлож байна. Тэгэхээр би өнөөдөр нэг чухал зүйлийг хэлье. Хуучин гэрээч Есүс Христийн амьлалыг иш үзүүлж исэн бол шинэ гэрээн дээр ч Есүс Христ хэрхэн амьсныг ялангуяа Матай, Марк, Лук, Иохан гэсэн эдгээр дөрвөн сайн мэдэн дээр нарийн тодорхой дурдж өгүүлсэн байдаг. Энэ тухай та аль хэзээний мэддэг байж магадгүй. Таны чуулган дээр, таны библи судлал дээр аль хэзээний олон удаа энэ талаар уншсан та маш сайн мэддэг байхаа гэж найдаж байна. Хэрвээ миний номлыг анх удаа сонсож байгаа хүн байгаа бол та таны хажууд байгаа энэ номлолыг сонсороо гэж танд зааж өгсөн, танд шеэрлсэн тэр найзаасаа сайн мэдээний номнууд дээрээс Есүс Христийн амьсан талаарх тэр түүхийг та олж уншиж болох юм аа.
Ингээд Есүс Христ амьдсан гэдгийг бичээс нотолдгоо гэж хэлж байна. Өнөөдөр бид бичээс буюу Библийг Бурхны үг гэдэгт итгэдэг. Бурхны үг бол ариун сүнсээр онгод оруулагдсан хүмүүсээр бичигдсэн ном. 1600 жилийн туршид 40 гаруй өөр мэрэгжилтэй түүхийн өөр цаг үед ажиллаж амьдарч исэн нийгмийн өөр гаралтай ийм хүмүүсээр дамжуулан нэг л мессеж өгөгдсөн мөн хэн ба Бурхны авралын тухай. Энэ нь Есүс Христийн амьдлаар дамжуулан биелэх болно гэдгийг нотолсон. Шинэ гэрээч үнийг хэлж байгаа. Тийм учраас бид өнөөдөр Библийг Бурхны үг гэж итгэдэг учраас, Бурхны үг нь мөн хамын тухай ярьдаг учраас, Есүс Христийг үхлээс амьдсан гэдгийг бичээс тунхагладаг учраас бидний Христийн амьлалд итгэдэг эхний шалтгаан маань бол бичээс байдаг юм аа. Тийм учраас та бичээст анхаарлаа хандуулаарай. Олон жилийн өмнө миний найз нэгэн пастор маань Ким Бонжун гэдэг солонгос пастор ах маань байдаг. Үнэхээр надад бас олон жилийн турш зөвлөгөө өгч, намайг халамжилж, намайг урамшуулан зоригжуулж ирсэн гайхалтай пастор байдаг. Энэ хүн бас анх Христэд итгэжсэн тухайга надтай бас хуваалцаж ярьжсэн. Анх би сайн мэдээ сонсоод, оюутан байхдаа сайн мэдээ сонсоод, цуглаанд яваад Христ итгэж болох үед нэг л юм хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Христийн амьлал. Бусад бүх юмд нь би итгэж болж байна. Гэхдээ Есүсийг амьдсан гэдэгт итгэх л надад хэцүү байсан гэж Ким Бонжун пастор маань надтай хуваалцаж байж билээ. Тэгээ яаж Есүс Христийн амьлалтанд итгэх болсон бэ гэхээр бичээсийг уншсан. Ялангуяа 1-р Коринт номын 10 дугаар бүлэг дээр гардаг Илч Паулын Коринтын чуулганд бичсэн Христийн амьлалтын тухай маш системтэйгээр өргөн утга агуулгатай зүйлийг ярьсныг нь олон дахин уншаад эцэстээ би Христэд итгэх болсон юм аа. Түүний амьлалтанд би итгэх болсон юм аа гэж эрхэм пастор Ким маань надад бас гэрчлэн хуваалцаж байж билээ. Тэгэхээр бичээс өөрөө Христийн амьлалыг бидэрт нотолдог байна. Хоёрдугаарх нь Петр өөрийнхөө номлолдоо Христийн амьлалтыг нотолсон хоёр дахь баримтаа дурдахдаа бид үүнийг гэрчнэр байна гэж үгэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Есүс амьсныхаа дараа өөрийнхөө 12 элч нар буюу дагалдагчдад харагдаад зогсохгүй өөр олон дагалдагч нарт өөрийгөө харуулж нотолсон байдаг. Тэдэртэй хамт хооллсон байдаг. Тэдэртэй хамт загасжилсан байдаг. Тэдний дунд Есүс орж ирээд тэдэрт өөрийнхөө үгийг хуваалцаж ирээдүйд юу болохыг зааж таниулж тэдний дуудлагыг нь дахин баталгаажуулж өгсөн байдаг. Тэгэхээр Есүс Христийн амьлалтын хоёр дахь хүчтэй гэрч нь тэд өөрсдөө нүдэрээ Есүс Христийн амьсныг харж гэрчилсэн явдал юм аа. Тийм ч учраас бичээсээс ийхүү иш татаж авч яриад зогсохгүй үргэлжлүүлээд Петр юу гэж хэлж байна вэ гэвэл тэрээр 32 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн байна. Энэ Есүсийг Бурхан амьлуулсан бид бүгд үүний гэрчнэр мөн гэж хэлсэн байна. Бид бүгд гэдэг нь Петр өөрийгөө оролцуулаад тэнд байсан бусад 11 элч нарыг мөн 11 элчээс гадна тэнд Есүс Христийн амьлалыг харсан тэр олон итгэгч дагалдагчдыг Петр оролцуулан ингэж хэлсэн баа. Есүс Христ дахин амьсныхаа дараа 500 гаруй хүмүүст нэгэн зэрэг харагдчихсан байдаг. Мөн өөрийнх нь болшиг ирэхээр ирсэн тэр итгэлийн эмэгтэйчүүдэд Есүс Христ харагдсан байдаг. Есүс Христийг үхчлээдээ гэж гониглаад нутаг буцаж явсан Эмао гэдэг тосгон руу буцаж явсан хоёр дагалдагчтай замд нь уулзаад Есүс Христ бичээсээс тэдэрт тайлбарлаж ойлгуулсан байдаг. Ингээд хамтдаа хоол идэхэд Бурханд талархах үед тэд Есүс Христийг Христ мөн байна гэж таньж харсан байдаг. Өөрөөр хэлбэл тэдний сүнслэг нүд нь нэгдсэн байна шүү дээ. Тэгээд тэд дараа нь тэр хоёр хоорондоо ярьсан байдаг. Бичээсээс түрүүн замд явахдаа Есүс бидэрт бичээсээс тайлбарлаж хахад зүрхэнд маань гал шатах мэт болж ялаа гэж өөр хоорондоо ярьсан байдаг. Тэгэхээр энэ хоёр ч гэсэн Есүс Христийг харсан. Тэр олон эмэгтэйчүүд Есүс Христийг харсан. Зөвхөн 12 элч нар биш. Өөр олон дагалдагч нартаа Есүс Христ харагдаж өөрийгөө гэрчилсэн байдаг. Тэдгээр хүмүүс нь дараагийн үедээ гэрчилж тэр гэрч нараас суралцсан үеийнхэн бас дараагийн үедээ хуваалцаж ийхүү явсаар 2000 жилийн туршид Есүс Христийн амьлалтыг амаас ам, итгэлээс итгэл, сэтгэлээс сэтгэлд уламжлуулан гэрчилж явснаар өнөөдөр бид Есүс Христэд итгэгч нар болсон байдаг. Өнөөдөр бидний итгэлийн хамгийн гол тулгуур хүчин зүйл бол Есүс Христийн амьлал юм а гэдгийг бид хүлээн зөвшөөрт итгэх болсон байдаг. 3 дугаар Есүс Христийн амьлалыг Петр өөрийнхөө номлолдоо батлан нотолсон 3 дахь зүйл нь бол ариун сүнсний хүчит үйлс. Хэрвээ Есүс Христ амьлаагүй бол ариун сүнс ирэхгүй байх байсан.
Хэрвээ ариун сүнс ирэхгүй бол өнөөдөр та нарын үзэл сонсож байгаа энэ хайр илүүдээр ярих, та нарын донд болж байгаа энэ гайхалтай олон үйл явдлууд бол болохгүй юм а гэдгийг Петр ярьж байгаа. Тэгэхээр ариун сүнсний хүчит бэлэг тэмдгүүдийг харахтаа Есүс Христ амьд юм байна гэдгийг та нар мэдэж болно шүү дээ гэдэг утгаар Петр өөрийнхөө номлолдоо энэ хэсгийг бас дурдж оруулсан байна. Цаашаа уншия 33 дугаар ишлээс би цааш нь уншия. Тиймээс тэр Бурхны баруун гарт өргөмжлөгдөж эцгээс амлсан ариун сүнсийг аваад тиймээс тэр Бурхны баруун гарт талд өргөмжлөгдөд гэж штэ амьсныхаа дараа. Бурхнаас амлсныг аваад гэж энэ юу юм? Ариун сүнсний тухай ярьж байгаа. Эцгээс амлсан ариун сүнсийг аваад та нарын үзэж сонсож байгаа ариун сүнсийг цутгсан юм гэж хэлсэн байна. Тэдний үзэж сонсож байгаа ариун сүнс нь юу юм? Тэр хой салхи мэт чимээ. Тэр хүн бүрийн дээр ирж тогтсон тэр одоо хил мэт галын дөлүүд. Тэдний амаар дамжуулан хайр илүүдээр ярьж байгаа тэр сайн мэдээний тунхаглал, Бурхны хаанчлалын тухай тэр тунхаглал, тэр олон гайхамшгуудыг та нар харж байгаа шүү дээ гэж. Тэгэхээр үхсэн нэгэнд итгэсэн итгэлээр ариун сүнс ажиллаа хийдэг юм байна. Ариун сүнсний ажил биднэрт юг баталдаггүй бол Есүс өнөөдөр ч амьд гэдгийг баталдаг юм байна. Учир нь энэ ариун сүнсийг Есүс өөрийнхөө нэрээр Бурханаас аваад өөрийнхөө дагалдагч нарт өгдөг. Тэгэхээр Бурхан түүний дагалдагч хоёрын хооронд ариун сүнсний гүүр буюу ариун сүнсний зууч болсон хүн нь бол Есүс Христ өөрөө юм аа. Хэрвээ Есүс Христ боршинд оршуулгдсан чигээрээ өнгөрсөн бол ариун сүнс гэдэг зүйлийг бид мэдэхгүй байх байсан. Ариун сүнс бидний амьдралд ирж биднийг дотроос маань өөрчлөхгүй байх байсан. Бидний бусдыг хайрладаг, бусдыг инэрдэг, дүлгөөн, даруй, баяр хөөрөөр дүүрэн, итгэл найдвараар дүүрэн, мөн онцгой бэлэг авиасуудыг өгч тэрхүү бэлэг авиасуудаар дамжуулан өнөөдөр ч Есүс Христ бодит ажлуудаа бидний дотор хийсээр байхгүй байх байсан. Харин Есүс Христ амьсан учраас тэр үед Петрийн үед юудэчүүдийн үзэж харж байсан тэр ариун сүнс нь өнөөдөр ч та бидэрт үзэгдэж харагдан өнөөдөр ч та бидний донд ариун сүнс өөрийнхөө хүчит үйлс тэмдгүүдийг үйлцээр байгаа босоо. Ийхүү Петр аврагч эзэн Есүс Христийн амьдлыг дараах 3 зүйлээр нотлон тунхилж номлолоо. Нэгдүгээрт тэр бичээсээс үүнийг нотолсон. Өөрөөр хэлбэл Давид хааны иш үзүүлэг дээр тулгуурлан номлосон. Хоёрдугаарт тэр өөртөө үүний нүдэн гэрч байсан гэдгээ биеэр гэрчилсэн гэдгээ Петр тунхилсан бол. Гуравдугаарх нь өнөөдөр бидний дунд биелж буй ариун сүнсний ажлуудаар Христийг амьд гэдгийг бид мэдэж болно гэдгийг Петр энэ дээр тунхилж байна. Тэгвэл энэ 3 зүйлийг би бас өнөөдөр танд хэлж байна, тийм ээ. Бичээс Христийг амьд үхлийн амьлалтын тухай биднэрт номлодог. Мөн тэр олон гэрчүүдийн үе удам үргэлжилж явсаар хагаад энэ итгэл өнөөдөр бидэрт өвлөгдөж ирсэн. Гуравдугаарт өнөөдөр таны дотор ажиллаа хийж байгаа ариун сүнс нь Есүс Христ амьд гэдгийг харуулдаг. Учир нь тэр биднийг муу нэгнээс хамгаалдаг. Учир нь бидний сэтгэл санаа хэцүү байх үед ариун сүнс залбирлаар минь дамжуулан биднийг ариусгаж тайвшруулж яадаг. Ариун сүнс бидэнд мэрэгэн ухааныг өгч яадаг. Ариун сүнс бидний гараар дамжуулан гайхамшигт ажлуудаа хийж яадаг. Тэр эдгэрэл хэрэгтэй нэгэнд нь эдгэж яадаг. Тэр мэдлэг хэрэгтэй байгаа нэгэнд нь мэдлэгийн үгөө өгч яадаг. Тэр сул дорой нэгэнд нь хүч чадлыг өгч яадаг. Энэ бүхэн энэ итгэл бол амьд итгэл юм а гэдгийг өнөөдөр бидэнд гэрчилдэг юм а. Энэ бол Есүс Христийн амьсан явдал байлаа. Тийм ч учраас Есүс Христ үхэгчдийн оронд орхигдсангүй. Түүний махбодч ялзралыг үтсэнгүү. Энэ итгэлээр явснаар таач үхэгчдийн оронд орхигдохгүй. Таны махбодч ялзралыг амсахгүй. Бид бүгд хожим Христтэй адил амьлах болно. Учир нь үхлээс амьлах тэр шинэ үеийнхний тэргүүн нь Есүс Христ өөрөө болж гисэн юм а. Анхны хүн Адам үхдэг хүмүүсийн тэргүүн болсон бол анхдагч нь болсон бол харин амьлах хүмүүсийн анхдагч нь Есүс Христ өөрөө болж гисэн юм а. Адамаас болж бүгд гин нүгэл үлдэн үхдэг болсон бол харин Есүс Христэс болж бүгд уучлагдсан шинэ амьыг авдаг болсон юм а. Есүс Христ амьсан гэдэг нь та амьлан гэсэн утгатай. Есүс Христ Бурхан эцгийн баруун таад залран түүний мөнхийн усад тэрээр энэ дэлхийг захирна гэдэг нь та бидээрч адилхан нэг ширээнд хамтдаа сун үрд мөнхөд энэ дэлхийд хаанчлах болно гэдгийн бэлэг тэмдэг юм а. Христийн амьлал бол та бидний амьлал болоо. Бурхан эцгийн ивэл аврагч эзэн Есүс Христийн нэгүсэл ариун сүнсний нөхөрлөл хүч чадал нь та бүгдийн минь дээр дүүрэн бах болтугай. Би энэ цаг мөчид та нартайгаа хамт залбирахыг хүсэж байна. Та бүхэн надтай хамт залбираарай. Бурхан аав минь та эзэн Есүс Христийг махан бие дийлгээж
мөн махан бид та үхлийг ялсан. Махан бид та харанхуй гитэлсэн. Махан бид та нүглийг шийтгсэн. Есүс Христийн амьлал биднэрт энэ хорвоогоороо төгсдөггүй. Бидний амьдралд үхлээр төгсдөггүй бөгөөд үүний цаана амьдрал байдаг, мөнх ам байдаг, өршөөл байдаг, нэгүсэл байдаг гэдэг тэр итгэл найдварыг бидэнд илчилсэн билээ. Баярлалаа. Эзэн Есүсээ та бидний төлөө энэ дэлхий дээр ирж хүн болж төрөөд загалмай үхэл хүртэл дуулууртаа байж бидний нүглийн төлөө загалмай цовдлогнаас орж мөн 3 хоногийн дотор дахин амьсанд баярлалаа. Та бол амьд эзэн юм аа. Есүс та үхлийг ялсан, та нүглийг ялсан, та харанхуйг ялсан. Есүс та бозромог дийлсэн. Тийм учраас бидний найдвар бол та. Тийм учраас бидний итгэл найдвар бол та. Бидний хоригдох газар минь бол та. Бидний хүч чадал, мэрэгэн ухаан минь ганцхан та юм аа. Есүсээ танд нэрээр дамжуулан Бурхан эцэгт алдарн байх болтугай. Та ариун элч нарынхаа амар тунхаглуулж байсан шиг, та ариун элч нарынхаа дунд өөрийн ариун сүнсээрээ дамжуулан алдаршиж байсан лугай адил өнөөдөрч энэ цаг үед бидний дунд та алдаршаач. Есүс та амьд гэдгээ энэ дэлхийд нотлон харуулаач. Есүс та амьд эзэн гэдгээ миний амьдралаар, миний үйлчлэлээр бид бүгдээр дамжуулан та нотлон харуулаач. Тандаа талархан алдрыг өргөн эзэн Есүс таны нэрээр залбирanгуй ярьлаа. Аамен.